Энэ бол нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын техникийн олимпиадад ирүүлсэн өөрсдийнх нь зохион бүтээсэн автомашин, усан онгоц болон нисэх онгоцны загварууд. Сурагчид өдөрт 7-8 цагийг зарцуулж байж 1-2 сарын хугацаанд нэг загварыг бэлэн болгодог байна. Мотор нь 25 Япон мотор. Сэнс нь 4 куб 12-ыг харьцан 6-тай сэнс. Хэмжээ нь 1-ийг харьцан 1 4 кубтэй. Хийж бүтээж байгаа тэр зүйл тэгээд нисгэх чадвар, тэр бүхэл тэр бүтээл одоо чадвар дадцгын юу гэдэг тэр бүхэн айгуу тийм сонирхолтой санагддаг. Нэг онгоцыг ер нь ойролцоогоор сарын дотор хийдэг би бол. Би нисэх загвараар өнгөрсөн авраас хойш хичээлж эхэлж байгаа. Тэгээд энэ онгоцоо болохоор 1 сар хагасын хугацаанд хийдэ усгсан байгаа. Тэгээд энэ онгоцын маань Osmax 25 гэдэг мотортой 4.5 кубын онгоц байгаа. Өдөрт би 7-8 цаг энэ машинд ойрын 3 сар засцуулсан. Тэгжвэж энэ машин маань бүрэн гүйцэд өнөөдөр дуусч байгаа. Инженер болохыг хүсдэг. Инженер болох замд маань энэ машин нисэх загварууд илүү тус болох, давуу тал болох учраас би энэ загвараар хичээлж байгаа. Жил ирэх тусам ерөнхий боловсролын сургуулиудад техник сэтгэлгээ хөгжүүлэх дугуулсан секцүүд олж ирж тэр хэрээр хүүхдүүд чөлөөцөөгөөр автомашины загвар сонирхож техник сэтгэлгээгээ хөгжүүлэх нь эрс нэмэгдэжээ. Шинийг бүтээх явцад хүүхдүүд бие биенээсээ суралцаад багаараа хамтарч ажиллаж энэ нийгэмд яаж эвлэлдэн нэгдэж хамтаараа бүтээлчээр сэтгэхээр үр дүн төрж болдог гэдгийг энэ технологийн үр дүн бол харуулж байгаа гэдгээрээ онцлогтой. 21-р зуун бол технологийн 90 зуун. Хүүхэд багчууд багаасаа техник сэтгэлгээгээ хөгжүүлж тэр хэрээр бүтээл урлаж өрсөлдөх нь ирээдүйдээ хийж буй том хөрөнгө оруулалт болно гэдгийг технологийн багш нар нь хэлж байлаа.